Энэ жил их хүмүүн Гүрүдава Римпучи багшийн мэндэлсэний 110 жилийн ой тохиож буй билээ. Энэ их хайн хүрээнд цөүний шив заваад амдан Римпучи багшийнхаа намтар цадгаар том Ёшгүй хэмээх 2 бүлэг баримт туран сайхны армаанд хуурман домон сувраг бүтээн уншигч төмний өмнө бариад байна. Багшийн зохиол үйлсийг бол мэдээж одоо энэ этгийг хөтгтийн орон, Нанхиад орон, буюу Хятад орон, Төв цастын орон, Балбивант улс, Тайваны арал, Европын Швейцар тэргүүтэй улс орнууд байсан одоо хүн ардууд, манай Монголын хүн ард, дэлхийн эрдэмтэн мэргэд багшийг бол бүгдээрээ мэддэг байсан. Тэгээ багшийг тааллсноос хойш бол багшийн намтрыг бичээч гэж хэд хэдэн эрдэмтэн надад санамд дурдсан. Ялангуяа физик тогтох профессор гэж хүн бол алд цагаан хадаг барьж багшийн намтрыг заавал та бичээрэй гэж ингэж айлцсан. Том Ёшгүй номын нээлт 2019 оны 12 дугаар сарын 7-ны бэлэгт сайн өдөр тохиож Гүрүдава Римпучи багшийн шавь нар номын сатангууд уншигч олон цуглагч нэгэн өдрийг шинэ номын баяр тэмдэглэн хамтдаа өнгөрүүлсэн юм. Том Ёшгүй номын нээлт тусгаалan бэлдсэн дэлгэцээр төсөөллөс урган гарсан луун дүрст уран зураг амлан гариг ертөнц од ирэхсээр дамжин гүн сэтгэлд хөөлөх гэрлийн үзүүлбэрээр хэлсэн маань нэг өөрмөс байлаа. Гүн дагнсын бүжиг бүжин ирсэн зочдын оюуны мэлмийг мэлаасан маань номын нээлтийн үйл ажиллагааг улам чимж өөрийн гисэн өвөрмөц өнгө төрхийг харуулж байлаа. Ерөнхийдөө багшийн зохиолыг 13 бүлэг болгоод тэгээ ингээ бичиж жаад тэгэхээр багшийг одоо ойлгоход бэрхтээ учраас урд гарсан 13 их ламын намтрыг бичиж гэсэн санаа төрөөд тэгээ 2 ангитай ном бичлээ. Тэгээ нэгдүгээр анги нь бол Ихэс гээд эрт гарсан эрдэмтэн мэргэд энэ тгийн гайхамшигтай богдноороос хулаад манай өндөргээний хүртэлх лам нарын намтрыг эрхний хэлхий шиг сайхан ингэж бичээд. Зохиогч намынхаа тэргүүн ангийн хэд хэдэн бүлгийг эртний энэтхийн шидэж өгсөр төвчнгүүдийн эд эрдэм бэлэг бэлгийн талаар унших тусам улам шимтмээр санан содон өгүүлэмжийг тун хэмжээ гонж намбыг тааруулж бичсэн юм. Дараагийн бүлэг буюу Гүрүдава Римпучигийн намтар болох богд хэмээх бүлгийг илүү тод томрон болоход шимтээ болгожээ. Тэрнийхээ 2 дугаар анги нь бол богд хэмээх нь нэр үзэмж бус домог аж ахуй гэдэг. Богд бол бас домог аж ахуй гэдэг юм санаа орж ирсэн. Ер нь бол хүн богд хүн болно гэдэг бол өөрөө амьд биеэр домог болж ижил богд болдго юм байна. Тэрнээс иш нэр үзэмж зүгээд өндөр судалт суулгачлаар хүн богд болчихдгоо гэдэг ийм санаад орсон. Багшийн амьдрал зохиол бол амаргүй үед маш амаргүй багш өөрөө айлддаг байсан. Одоо 3 удаа өгж үзсэн. Профессортой гостыг үзчихсэн. Тэр зохиолууд одоо багшийн өөрийнх нь намтраас сэдвэлээд ийм 13 бүлэг зохиол бичсэн. Тэгээ ерөнхийдөө их тоймтой 14-ээр үзсэн гэхээр чин улсын үед мэдлээд өнөөдрийн ард тусан Монгол улсын
бүтээл болоо 14 мөр үзэж байгаа замбуудын дээр тоошгүй болоо тусын бүтээгээд мөн уншигчдад үлгэр домог хөөрнөх мэд энгийн хариуцлага бичигдсэн нь уншигчдад илүү ойлгомжтойгоос гадна эртний энэтхийн чатака буюу монголчуудын цадиг гэж дууддаг төрлийг ашигласан нь туйрвал зүүн нэгэн өвөрмөц бүтээл болсныг академич Цэрэн Содном онцлон хэлж байлаа. Сүүлийн 30 жилийн дотор өөрөөр хэлэх юм бол энэ ардчил шинжиллийн энэ 30 жилийн дотор бол яахаргүй нэг хуучин манайхан хуучин тогтолцооны үе гэдэг социализмын үед бол үнэндээ хоёр сэдв хаалттай байсан. Нэг нь Чингис хаан, бид бараг нэрийг хэлэхцээртэй. Хоёрхан Шашин. Тэгэхээр энэ сүүлийн 30 жилийн дотор бол энэ хаалттай байсан шашны хотог товилгаан эрдэмтэй номтой агуу их хүмүүсийн бүтээл туйрвлын тухай намтар зохиол яахаргүй төрж орж ирлээ. Энэ божтой үнэн. Энийг би тохиолдлын зүйл гэж бодохгүй байна. Альва юм цаг хугацаатай байдаг. Хамгийн үнэн шалгуур бол цаг хугацаа юм шүү. Тэгэхээр цаг нь болохтой зэрэг бол энэ зохиолууд цэцгэлж төрж орж ирж байна. Яахаргүй Монгол уран зохиолын миний одоо төсөөлж байгаагаар намтар зохиол бол Монголын уран зохиол 700 гаруй жилийн түүхтэй шүү. Томьёошгүй номын гол баатар Гүрүдава Аримбүчи гэж хэн байсан тухай эргэж сануулсан энэхүү бүтээл нь аливаа их хүмүүний туулсан амьдрал, дом эрдмийн оргилд хүрсэн хэмжээлшгүй их цаг хугацаа, ямар их саад бэрхшээлийг туулж он цагийг илээдгийг улам тодор сануулгах, хамгийн гол нь багш шавын баримтлаг, захиас даалгавар, зарилгын дагуу хүн төрлөختний өмнө бүтээсэн агуу их үйлсийг шимтэн унших болно. Уншигч олон тэр тусмаа Гүрүдава Аримбүчи багштай уулзаж түүний яриа хөөрөө үйлс бүтээлийг нь дэрэгдээс нь харж биширж явсан эрхэн хүмүүс энэхүү томьёошгүй номын тухай хэлэхдээ нэгэн хүмүүний амьдрал тэмцлийн адал явдалтаа сонин түүхийг уран яруугаар илэрхийлснээр Монголын намтар зохиолын хаяаг дэж уг төрөл зүйлийн хөгжил өөрийн хувь нэмрийг хүртээж чаджээ хэмээн дүгнэж байлаа. Энэ ном бол философи, утга зохиол, хэн шинжилэл, урлаг, соёл, шашин гэд олон шинжлэх ухааны уулзвар дээр бичигдсэн ном. Гэхдээ энэ номны үг өгүүлбэр болгон чамдын утгатай. Зөөр одоо бид нар чи их хөгжим байсан ч зураг байсан ч маш тийм ойлгомжтой энгийн одоо ямиг ухаарч авах нь хурдан аль болохоор бодохгүй, тунгаахгүй, бясалгахгүй тэр юмнаас жоохон хөндөрөөд байгаа шүү дээ. Тэгвэл энэ номыг бол бясалгаж, бодож, таньж уншихаас өөр аргагүй. Энэ номыг уншсан хүн бол сэтгэл санаа нь бол нэлээ их сэтгэлийн боловсролыг, оюун ухааны боловсрол төлөвшлийг олж авна гэдэгт бол би итгэж байгаа. Ийм сайхан ном болсон юм а гэж. Тэгээ та нарыг бас энэ номыг уншихтаа бясалгаж, бодож ингэж уншаасаа гэж бодож байна. Мөн багшийнхан 110 жилийн ойд зориулан баримтат кино бүтээн номын нээлтийн үеэр гаргасан нь Гүрүдава багшийн тухай эргэн сануулсан чухал үйл явдал боллоо. Тэгэхээр энэ ном бол Монголын уран зохиолд нэг тусалж болов нэмэр болоосоо гэж ингэж их залбирсан. Тэгээд цаашлаад бид бол англи хэл, орос хэл дээр орчуулах юм ажилдаа орж байгаа. Тэгээ энэ болов бас энэ Монголын сонгодог уран зохиолын хэлбэрл одоо дэлхийд бас хүмүүс ганц нэгэн хүмүүс хэрвээ сонирхдаг бол Монголын уран зохиолыг сонирхдаг бол бас тэр хүмүүст ч гэсэн мэдлэгтэн тус нэмэр болоос урам зориг хайрлаасаа гэж ингэж бодож байгаа. Мэдээж зүсгтээ шавнырын хувьд бол багшаа эргэн санах, багш маань ямар их одоо зохиолыг үзүүлсэн гэдгийг бол толдоосоо гэж ингэж чин сэтгэлээсээ хүсэж байна. 110 жилийн өмнө 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 1
Ийхүү томьёолшгүй ном уншигчдийнхаа гар дээр дэлгэрдлээ. Альва бүтээлийн чанар чансааг цаг хугацаа тодорхойлж шүүдэг. Сонгодог уран зохиолын хэлээр бичигдэж, хэл шинжилэл, түүх цэдгийн олон чухал асуудлыг хүндсэн уг бүтээл эрхэм уншигч таныг томьёолшгүй гүнд нэвтэрч оюуны цэнгэл эдлэн гэдэгт итгэм үү.